Сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дараагийн нэвтрүүлгээр уулзж байгаадаа баяртай байна. Нэвтрүүлгийн сэдэв маань хотоодны булчирхаан шүүрлийн өөрчлөлийн үед өргөн хэрэглэгддэг эмүүдийн тухай байгаа. За юуны төрөнд хоол уусруулах эрхтэн тогтолцооны талаар тодорхой хэмжээний ойлголттой болох хэрэгтэй. Хүний идэж уусан зүйлийг жижиглэн боловсруулж хэрэгтэйг нь шингээж аваад за элийг нь гадагшуулах хүртэл оролцдог эрхтнүүдийг ерөнхийдөө хоол уусруулах эрхтнүүд гэж нэрлэдэг. Гэхдээ за эдгээр эрхтэн бүр маань хоол уусруулах үүрэгтэй гэж ойлгож болохгүй. Ер нь бол хоол уусруулахад ам, хэл, шүд залгуураас авуулаад улаан хоолой, хотоод 12 хуруу гэдэс, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, шулуун гэдэс хүртэл замыг туулах ба замдаа элэг, нойр улчиргаа зөсний оролцоотойгоор хоол хүнсийг бүрэн боловсруулдаг юм. Түүнээс гадна хоол идэх зуршлыг өдөөхөд хамар, үнэрлэх, нүд харах, тухайн хил маань амтлах зэрэг бүх мэдрэхүй оролцдог гэхэд бол болно. За хотоодны булчирхаан шүүрэл маань багассан тохиолдолд түүнийг идэвхжүүлэх юм хэрэглэхээс гадна хотоодны шүүрлийг нөхөн сэлбэх энүүд бол хэрэгэлдэг байгаа. Харин хотоодны булчирхаан шүүрэл ихссэн үед түүнийг багасгах, саарамжуулах арга хэмжээг бол авна. Хотоодны булчирхаан шүүрлийг ихсгэх болон нөхөн сэлбэх эмнүүд гэж байдаг. Хотоодны шүүрлийг ихсгэх зорилгоор нүүрс хүчлийн аршаан хэрэглэх ба хотоодны шүүсийг нөхөн сэлбэх зорилгоор хотоодны жинхэнэ шүүс хэрэглэдэг. Мөн пепсин давсны хүчлийн холимогийг бас хэрэглэдэг байгаа. За эдгээр нь бол хотоодны жинхэнэ шүүс маань бол 100 мл флаконтой, пепсин давсны хүчлийн холимог маань бол 3%-ийн 200 мл савлгаатай байдаг. За харин одоо хотоодны булчирхаан шүүрэл ихссэн үед хэрэглэгддэг юмнуудын талаар ярив. Нэгдүгээрт нь бол хотоодны булчирхаан шүүрлийг багасгах эмнүүд гэж байдаг. Эдгээр эмүүд маань дотроо бас 3 ангилагдах ба нэгдүгээрт нь гистамины H рецепторт хориг үүсгэх эмнүүд, бортооны шахуургыг дарангуулах эмнүүд, мөн холионо рецепторыг хориглох эмнүүд гэж байдаг. Хотоодны булчирхаан шүүрэл ихссэн үед хэрэглэх эмнүүд дундаа хоёрдугаарт нь хотоодны хүчлэгийг саарамжуулах эм буюу антацид бэлтгэлүүд, гуравдугаарт нь хотоод хамгаалах эмнүүд гэж бас ангилдаг. Эдгээр эмүүд маань за өөрсдийн үүргээ саяны хэлсэнчлэн 3 бүлэгт хуваагдаад үйлдэл бол үзүүлдэг. Хотоодны булчирхаан шүүрлийг багасгах эм дотроо гистамины H рецепторт хориг үүсгдэг эмнүүдийг бол танилцуулъя. За эдгээр эмнүүд дунд бол цимидидин, ранидидин, мөн помодидин зэрэг эмүүдийг бол өргөн хэрэглэгдэж байгаа. За энэ дундаас бол цимидидин гэдэг эмийг бол ер нь бол хэрэглэхээ болсон байгаа. Ранидидин, помодидин хоёрыг бол өргөн хэрэглэж байна. За помодидины хувьд бол Монгол оронд бас нэлээд хэдэн нэршлэр орж ирсэн байдаг. Помоцид, мөн кавамател. Тунгийн хувьд бол помодидин нь 20 мг болон 40 мг гэж байдаг. За ранидидины хувьд бол 150 мг, 300 мг шахмал хэлбэрээр байдаг бөгөөд гистамины H2 рецепторт хориг үүсгэх өндөр идэвхтэй. Харин помодидины хувьд бол үйлдэлийн идэвх өргөжлөх хугацаагаараа бол ранидидинээс хамаагүй илүү. Бэлтгэмлийн өргөжлөх хугацаа маань бол тунгаас хамаарч 12-оос 24 цаг хүртэл үйлдэлээ үзүүлдэг. Дээрх эмнүүдийг бол их хөвчлэн хотоод 12 хуруу гэдсний шархлаа, хүчил ихтсэн хотоодны ба 12 хуруу гэдсний өрөвсөл, рефлекс, эзофагитын үед бол өргөн хэрэглэж байна. Эдгээр эмүүд маань гистамины H2 рецепторт сонгомлоор очиж нөлөөлөөд хотоодны хүчил маань буурах. За бортооны шахуургыг дарангуулснаар хотоодны хүчлэгийг бууруулад байгаа эмнүүдийг танилцуулъя. За энэ бүлэгт хамаарах эмнүүд бол омефразол гэж байгаа. Омефразолын хувьд бол Монгол оронд бас нэлээд хэд хэдэн нэршлэр бас худалдаалагддаг. Үүнд бол Фромез гэдэг та бүхэн сайн мэднэ. За мөн Золлонд гэж байгаа. Энэ болгоны тум маань бол 20 мг. Омефразол маань бол түргэн шимэгддэг. За үйлдэл бол харьцангуй удаан үргэлжлэнэ. Өдөрт 1-2 удаа хоолт цайны өмнө уучлал хэрэгэлдэг байгаа. За омефразолын та бүхний бас сайн мэдэхгүй нэг үйлдэл маань хотоод хамгаалах үйлдэл үзүүлдэг. Дараагийн юм маань бол лансофразол, сафасид нэрээр бол манайхан сайн мэднэ. За сафасид нэрээр нь бас
эмчнэр маань бол бичдэг байгаа жорн дээрээ. Лансоферозолын үйлдэл манаас мөн удаан үргэлжилдэг. За үйлдэл удаан үргэлжилж байгаа нэг шалтгаан бол цусны урагтай 97-оос 99 хүртэл холбогдож байгаатай холбоотой. За бэлтгэлийг ямар өвчнөд хэрэглэж байгаагаас хамааран хоногт 1-2 удаа хэрэглэдэг. Тунгийн хувьд бол 30 мг гэж байдаг. За энэ маань одоо нөгөө эдгээр капсул тийм хэлбэртэй, шахмал хэлбэртэй юмуд маань тухайн нэг капсул юм уу эсвэл тухайн нэг шахмалда тун хамаарна гэсэн үг. 20 мг бол 20 мг, 40 мг бол 40 мг-аараа орно гэсэн үг. За дараагийн юм маань бол фантофразол гэж байдаг. Фантофразолын хувьд бол фантодинк нэрээр 20-тэй 40-тэй мөн альфаза нэршлэр бас 20 мг, 40 мг гэж байдаг. Мөн фантоком гэж бас сүүлийн үед бас энэ нэршлэр нь бас өргөн хэрэгжилж байгаа. Мөн контролок нэршлэр бас өргөн хэрэгжилж байгаа. Фантофразолыг бол хоногт 1-2 удаа хоол цааны өмнө ууж хэрэгэлдэг. За фантофразолыг стероид бус бүтцтэй өрөвслийн эсрэг юм хэрэглэсэнтэй холбоотой үүссэн хотоод 12-3 гэдсний улаалтд шархлаад мөн гэмтлийн үед бас өргөн хэрэгжилж байна. Сүүлд бас изомефразол нэрээр бас одоо нөгөө бортооны шахаргыг дарангуулах юм маань бас нэмэгдсэн байгаа. Энэ маань одоо 20 мг мөн 40 мг-аар савлагдсан байдаг. Ерөнхий үйлдлийн механизм бол эмофразол, лансофразол, фантофразолтой төстэй. За фортооны шахаргыг дарангуулах эмнүүдийг ходоод 12-3 гэдсний шархлаа, улаан хоолойн шархлаа, ходоод ба улаан хоолойн сөргөөд өвчин, зоолингер элесоны хам шинж болон бортооны шахаргыг дарангуулах эмнээр суурилсан хеликобактерийн хавсарсан эмчилгээнд бол өргөн хэрэгжилж байна. За эдгээр эмнүүд дээр бол хеликобактерийн хавсарсан эмчилгээ маань одоо суурилсан гэж хэлсэн. За хеликобактерийн хавсарсан эмчилгээнд бол дээрх эмүүдийг хэрэглэхээс гадна гларетромицин нэмэлтээр амоксилин 1000 мг-аар өргөн хэрэглэхээс гадна амоксилины оронд бол метронидазол, орнидазол зэрэг эмүүдийг аль алийг хавсарсан байдлаар бас сүүлийн үед их олон эмнүүд бол гарсан байгаа. За эдгээр эмнүүдийг бол эмч маань танд үзлэг хийн оншиг тогтоогоод яг тодорхой хугацаанд хэрэглэх жор өчж өгнө. За иймээс та тэр эмүүдийг бас дур мэдэн хэрэглэж болохгүй гэдгийг л анхаарах хэрэгтэй. За дараагийн танилцуулах юм маань бол ходоодны хүчлэгийг сармжуулах эмнүүд буюу тацит бэлтгэлүүд байгаа. Энэ бүлгийн эмийг ходоодны шүүсний илүүдэл хүчлэгийг багасгах зорилгоор бол хэрэгэлдэг. Энэ бүлгийн эм нь бол суур удс учраас ходоодны шүүсний холоор устөрөгчин хүчлэлтэй химийн урвалд орж түүнийг бол сармжуулдаг. За энэ маань бол ходоод хамгаалах буюу антацид бэлтгэлүүдийн гол үйлдлийн механизм нь байгаа. За энэ бүлэгт магний эсэл, за хөнгөн цагааны гидроксид, кальцийн карбонат, натрийн гидрокарбонат зэрэг орох бөгөөд за өөр хоорондоо нийлмэл найрлагатайгаар олон нэршлэр бол худалдаалагддаг. За үүнд бол метолон гэж байна, босполиугэл байна, янг байна. За малоксын хувьд бол пакеттэй мөн шахмал 250 мл флакон хэлбэртэй бас худалдаалагддаг. Тригел гэж байгаа. За эдгээр юмнууд маань бүгд дотроо шингэн хэлбэрийн бөгөөд нэг удаа хэрэглэх зориулалтайгаар тийм пакеттэй савлагдсан байдаг. За эдгээр юмнууд дунд маань л одоо нөгөө миний саяны хэлсэн суур бодисууд маань 2 бол 2, 3 бол 3 ингээд нийлэмлэр эсвэл эдгээр юмнууд дээр зарим эмийн бодисыг нэмж үйлдвэрлэгч компаниуд маань гаргадаг байна. За түрүүний хэлсэн суур бодисуудыг хүчил сармжуулах идэвхээр нь жагсаавал хамгийн сайн сармжуулдаг бэлтгэн нь бол магний эсэл байгаа. Дараа нь бол хөнгөн цагааны гидроксид, кальцийн карбонат. За хамгийн сүүлд бол натрийн гидрокарбонат бол ордог. Натрийн гидрокарбонат маань хүчил сармжуулах үйлдэл нь хамгийн бага гэсэн үг. За ер нь эмүүдийг зөв хэрэгжилж байж за эмчилгээний хүссэн үр дүндээ хүрдэг. За эдгээр эмүүдийг хамгийн гол нь зөв хэрэгжилж яж одоо нөгөө эмчилгээний гол үйлдэлээ бол үзүүлнэ. За энэ дунд бас Рени гэдэг бэлтгэл байгаа. Рени гэдэг бэлтгэлийг бол аманда бүрэн үүстэл шимэх буюу зажилж хэрэгэлдэг. За малоксын хувьд бол пакеттэй за мөн шахмал 250 мл-ийн флаконтой байдаг гэж хэлсэн.
За малакс шахамлын хувьд бол шахамлыг сайтар зэжлэх юм уу эсвэл шимж хэрэгэлдэг. Шахамлыг бол хоногт 3-аас 4 удаа хоолноос 1-2 цагийн өмнө хэрэгэлдэг гэдгийг та анхаарах хэрэгтэй. Шахмал, ракет, балкон нэг л юм учраас бүгд бол яг адилхан тодорхой заасан дугаараа хоол идснээс хойш 1-2 цагийн дараа хэрэглэх ёстойг та анхаарах хэрэгтэй. Дараагийн юм нь бол металлон гэдэг антацид бэлтгэл маань 10-аас 20 мл-ээр өдөрт 3-аас 4 удаа мөн адилхан хоолны дараа хэрэглэнэ. Антацид бэлтгэл дунд маань хоолны өмнө хэрэглэдэг бас юмнууд байдаг. За үүний нэг нь бол босбол югэл гэж байгаа. Тухайн юмыг хоолцоо идэхээс 20-30 минутын өмнө ууж хэрэглэдэг. За өдөрт 2-3 удаа. За Ильянг тригэл гэдэг бэлтгэлүүдийг өдөрт 3-4 удаа хоолны өмнө мөн адилхан ууж хэрэглэдэг. За дараагийн юмнууд маань бол ходоод хамгаалах бэлтгэлүүд гэж байгаа. За эдгээр юмнуудад бол динол, вентер, за улкавис зэрэг юмнууд бол орж байгаа. За динолыг бол манайхан сайн мэддэг. Имчилгээнд бол өргөн хэрэгжилж байгаа. За энэ бүлгийн юмуд маань ходоодны саст бүрхүүлд шууд нөлөөлөн за хийм физикийн янз бүрийн гэмтэгч хүчин зүйлүүдийн түнд үзүүлэх нөлөөг арилгах буюу багасгах үйлчлэг бол үзүүлдэг. Энэ бүлгийн юмуудыг бол ходоод 12 хуруу гэснээр шахлаад өвчнүүдийн үед өргөн хэрэгжилж байна. Энэ бүлэгт багтах сукралпат буюу та бүхний сайн мэддэг вентер гэж юм байгаа. Ходоодны хүчлэгийг саармагжуулах, пепсины шүүрлийг дарангуулахаас гадна шингээх, бүрхэх үйлдэл үзүүлдэг. Ходоод 12 хуруу гэсний шархлааны гадаргуу ойролцоогоор 6-аас 8 цаг бол бүрхэж хамгаална. Вентрийг хоолны өмнө болон за унтахаас өмнө хэрэглэдэг. Дунгийн хувьд бол 500 мг байдаг. За дараагийн юм маань бол динол гэж байгаа. Динол нь висмутийн субцитрацийн коллоид бэлтгэл юм аа. Шархлааны эсрэг болон за бактерийг хүлэх үйлчлэгээтэй. За бактери гэдэг маань одоо нэг хеликобактер маань орчдөг байгаа. Бэлтгэлийг уусны дараа бол ходоод 12 хуруу гэсний хүчлэг орчим, аажим, коллоид байдал шилжин, салтын гадаргууд дархан бүрхэж, шархлааны гадаргууд бол өнгөр үүсгэн. Ингэснээр ходоод хамгаалах үйлдэлээ үзүүлж байгаа. Динолийн хувьд бол тун 120 мг, түнгийн хувьд бол насанд хүрэгчд болон 12-оос дээш насны хүүхдэд нэг ширхэхээр хоногт 4 удаа хоолноос 30 минутын өмнө ууж хэрэглэнэ. За динолийн хувьд бол хеликобактерийн хавсарсан эмчилгээнд бол нийлмэл найрлагатай эмнүүд эсвэл саланг төлбөрөөр байгаа эмнүүдтэй хавсран өргөн хэрэгэлдэг. За эхлээд бол хеликобактерийн гурвсан юм уу эсвэл дөрвсөн эмчилгээгээ хийж дууссныхаа дараа динолыг уугаас гадна зарим тохиолдолд бол цуг хэрэглэж бас болдог. За энийг бол тухайн эмчилэгч эмч маань танд уух заавар ямар энтэй хавсарсан хэрэглэх талаар бичсэн тийм жорыг бол өгнө. За үүний дагуу та хамгийн гол нь зөв хэрэглэх ёстой гэдгийг та анхаарах хэрэгтэй. Эдгээр эмүүдийг бол ихэнх нь ходоод 12 хуруу гэдсний шархлаа, за ходоод улаан хоолойн сөргөө, за хүчил ихтсэн гастрит бусад өвчний үед одоо өргөн хэрглэж байна. За дахин анхааруулж хэлэхэд эдгээр эмүүдийг эмчийн зааврын дагуу та зөв хэрэглэж хэвших хэрэгтэйг анхаараарай. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.